чахсан ингээл амарсан. Пэдигэл. Би чамаа захиа битсэн гэж бодоогүй шнэ. Хай бүгдээрээ сайн уу? Би ханаад хүрсэн байгаа. Жохон ханиалуулсоорой. За, season 2-ийн эпизод 3 гарсан. Амар хэм болсон. Шууд захиа. Битээр чинь тэр захиа аван тэр захиа авахгүй гэсэн чинь бүр шал өөр юм болсон тий. Тэгсэн. Би тодоог аавна гэдгийг нь бол ингээд хамгаалж байсан. Гэхдээ 3-ыг авчихсан гэж яриа бодоагүй. Би бас тодоо 3-ыг аавна гэж бодов. Гэхдээ аавна л гэж бодсон л тоо. Тэгээд тодоог цэгээд өгнө гэж ердөөсөө төсөөлөөгүй. Гэхдээ цэгээд яагаад өгсөн гэвэл зүгээр илүү тийм мачуур, тийм төлөв даруу болохоор л өгсөн баг гэж би бодлоо. Тэгэхээр бас сонирхдаг хүн бас айгу сонирхолтой байна. Тодогийн сонирхдаг залуучууд. Захиагүй үлдсэн хүмүүс болохоор Даяна, Амра, тэгээд Золоо. Би Золоог ерөөсөө захиа авна гэж бодоогүй. Авахгүй байна гэж бодоод гайхалтай шүү дээ. Тэгээд магадгүй бас панелистүүд тэгсэн шүү дээ. Нөгөө хинч тэглээ. Магадгүй Золоогоос залуучууд ихэндээ жоох имиж авах гэдэгсэн шүү дээ. Магадгүй ингэ Золоо руу битсэн ш Золоо тоохгүй гэж бодож байгаа гэлтэй. Би бас тэгэж бодсон. Эсвэл бол нэг юм байна. Фернод тэр бүгдээрээ ингээд нөгөө нэг тэр солонгос kind cute охтуудыг сонгоод байсан шүү дээ. Булацтал. Тэгсэн чинь тэр нөгөө гой биетэй гой фитнестэй охтууд ерөөсөө сонгохгүй байгаадсан аахгүй. Тэрэн шиг энэ Монгол залуучуудаас нэг тийм Монгол тайптай юм болов. Монгол төрхний тайп мэйптэй юм болов. Тий, эсвэл бол ингээд эрэгтэйчүүд нь хоорондоо ярьцтай шиг үлээ. Гэхдээ ер нь тэр нөө захиа бичгээс өмнө айл нь хоорондоо ярьдаг гэж магадгүй. Чи хинд өгч байгаа юм, тэнд өгч байгааг тэг ярингуудаа тохироод. Тэгээ зөвхөн 3 хүний сонголт тэр 3-т нөгөө л 3-ыг наалбар үлдээдэг ч юм уу. Гэхдээ тэрийг юу магадгүй гэж хоёул сонссон шүү дээ. Харин тий угаасаа өрөөндөө мандаа залуучууд амар хоо бодлол хийжсэн тий. Чи хідэн захиа авс чи хинд битсэн чи би тэрэнд бичнэ гэж хэлээ эзтэй мэлээ эзтэй гэж тэгсэн хүмүүсээ тэгээдсэн тий. Харин тий. Айгуу сонирхолтой тодоод 3 захиа батсан тэгээд залуучууд 3 дахь нь хий ингэж хорондоо юу яагаад байгаа тий. Тий. Хин өгч үгүй яхадсан тэрэн зэтүүлэл байсан мөлий. Тийм зэтүүлээ яагаад нуугаад байгааг би бас гайхаад байна. Өсөө цэгийн 2 бол тодоод өгсөн. Тий. Тэгсэн чинь зэтүүлээ болохоор өөр хүнд өгсөн гэдэг байгаа тий. Тий. Тэр азиг сонирхолтой. Тэгээд миний таамаглаж ирснээр хонгороо бол 2-ыг авсан. Цэгийн 1-ийг авсан. Тодоос. Тэгээд хасаа болохоор 2-ыг авсан. Дайнаас би гайханаас. Би бас гайхсан. Дайнаг би төсөөдөө өгөхгүй махтай гэж бодсон. Гэхдээ төсөөдөө яваад Дайна жоох юм мэдэрсэн л ах та. Болцоондоо яваад нэг таалагддаг юм бах та. Магадгүй. Гэхдээ за төсөөдөө яриад үзчихлээ. Одоо хасаатай бас ярьж үзье гэж бодсон баг. Тийм баг. Гэтэ хасаа захиа авсных дараа амар сонир болсон. Бүр амар сонир би тоогч байгаа юм шиг. Гэсэн хамраас өгч байгаа юм шиг. Өнгөрөөч байгаа юм шиг. Одоо амар таалагддаг үе эпизод дээр хасаа. Тэгсэн чинь тэр өдөр цэгийн хэлж болоод тэгээд яг нөгөө нэг амрагийн хэлжсэн шиг 3 захиагүй эмэгтэй 3 захиатай эмэгтэйчүүдийг ингээ баг олгоод тэгээд хоол хийлгүүлэх юу даалгавар өгсөн. Тэгээд эмэгтэйчүүд мань гоё захмах яваад хоол их материал аваад тэгээд тэр хооронд хөвгүүдийн хов бодлолтос ахгүй юу. Гэхдээ тэр чинь мөрөө тэрэн дээрээ бүр ингээд амар сэтгэж бодож байна гэдгийг харж байгаа байхгүй тий. Бүр ингээд тэмцээ уралдаанд орсон юм шиг ингээд амар хоорондоо яриад хэдүүл ингээд ярьж байгаа тэгчдэг байж юм байж юу гээл тий. Эсвэл баг ярьсан юм шиг. Гэтэ бүгдээрээ бол үнэнгээ хэлэхгүй. Зарим нь бол ингээд тэгээ ингээ гиснээр хаагуурын өөр хүнд хүрсэн ч юм уу тий. Тэгээд ийшээ тийшээ явал мэдээлэл цуглуулаад янз бүр болол. Манайхан бүр хонгорыг чи харсан уу ерөөхдөө ингээд камер дээр болохоор ингээд амар ингээд тий ингээд гоё залуутай ингээд open хүмүүсийг ортолдог. Яг ингээд тэр нэг хобоц цагаас сонсож амар сэтгэдэг байгаа байхгүй юу? Мэдээд сэтгэн. Тэгээд эсэж одоо энэ 3 эмэгтэй захиа аваагүй. Тэгэхээр энэ 3 мэдээж ийм үйлдэл хийнэ гэдэгсэн төрүүлж тий. Тэр нь аюу зэг юм тий. Тэрийг хүлээх ёстой бастай. Тий. Одоо энэд хичээн заяа гэж тэгж ингээл. Тэр бас аюу сонирхолтой байсан. Би хонгороос тийм гарна гэж юусоо бодоогүй. Гэхдээ яваасаа тэгэл хоб бацхан аргагүй. Охтууд нөгөө зах явуулсан. Тэгээд тэр оронд хийх юм байхгүй. Тэр хооронд нэг л тоглуулсан нөгөө ингээд баг зүйлж байгаа зохиолч юм. Тэр үгэлээс тий. Тийм тэгэхээр бас хөвгүүдэд тэр өдөрт хоб бацах бол амар их боломж байсан. Бараг цаанаас ингээ яар гэдэг юм шүү.
би тэд бүр ингээ өдөрт 3 хоо бацлаа гэдэг. Тэгвэл ингээ өдөрт 3 удаа ингээ за ийшээ ороод ингээ юм яриад тэгээд байгаа юм шүү. Магадгүй эсвэл захиа бол айгүй сонирхолтой шүү дээ. Ягаад тэр охтууд захиа авсан бэ? Чи хинд биччихв? Тэр хитэн захиа авч өгөөд айгүй сонирхолтой. Тийм. За тэгээд охтууд маань хоолоо хийгээд Амбра, Даяна, Золоо 3 зад гэдэг бүргэр хийсэн байгаа. Эсвэл үнэхээр тасарсан бүргэр юм шиг харагдсан надад заяа. Тэгээд өгсөн тайлбарнаас надад айгүй хөөрхөн байсан. Тэгээд тэр хэд ч бас тэгээдсэн штэ нүуний далайн ирэг дээр очсон дандаа нэг дахиа загсан махс идэв да яг мах идчихэл байгаа л та. Гэхдээ иймэрхүү хоолоо санаж магадгүй залуучуудтай хийсэн гэсэн. Би хэрвээ бас залуу байсан бол би тэр бүргэрийг сонгон заяа. Хичнээн би эрүүл хоолнд дуртай ч гэсэн нэг өдөр тийм хоол ороод ирээд oh my god хэлээ шууд тэрийг идэн заяа. Тэгээ уулаа под нөгөөдхний мэдлэг мичи 3 болохоор дахиад нэмхтэй цадлааттай хар будаатай гоё хоол хийж өгсөн байсан. Гэхдээ яагаад ч юм надад залуучуудаас ингээд таалагддаг охин тэр группт байгаа болохоор дахиад өгсөн болов гэж би бодсон. Тэр үед угаасаа мэдчихсэн байхгүй юу? Тэмцээн юм чин заана ямар нэгэн шагналтай байж таараа. Тэр нь за ингээд юу ч байж бодлоо шүү дээ. Тэнгүүд аль болох өөртөөгөө цаг хугацаа өнгөрөөмөр байгаа хүндээ тэр шагналын давуу эрхийг олохыг хүсэж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд өөртөөх нь угаасаа таалагдж байгаа хүмүүсийг л сонгоол шууд өгч шүү дээ. Харин тийм. Тэнгүүд ингээд нэг бодлын нэвтрүүлгийн багаас аягүй зөв юм сэтгэж байгаа байхгүй юу? За энэ 3 захиаг аваагүй юм чинь. Одоо ингээд үйлдэл хийгээд жоохон ингээд нэвтрүүлэх сонирхолтой байхгүй бол тэгвэл үйлдэл хийгээд нөө залуучуудаа өөрсдөө татахгүй бол хасагдана гэдэг ингээд жоохон ингээд дарамт өгчөж байгаа байхгүй тий. Тэнгүүд нөгөө 3-нд бүр илүү дарамтанд ороод тэгээ ингээд нөгөө 3 ч хайцгуудаа ингээд шууд болзооны ирэх авчиж байгаа шүү дээ. Тэгээ 3 хүнээс байгаа. Тэнгүүдээ тэр 3 бол ингээд бүр амар хүн төгсөлт байдал орчиж байгаа байхгүй. За одоо яах вэ гээл яг үндэ худлаа ингээд ороод би яг үндэ ингээд гомдоогүй гэсээр ингээд цаана бол мэдээж ингээд сэтгэлд нь орцсон байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Бас нөгөө охтуудын хооронд тоглоом тоглуулсан шүү дээ. Тэрэн дээр суух гээд. Тэрэн дээр бас нэг шагнал байсан. Тэгээ энэ өдөр бол айгүй их шагнал. Тэгээд хоолны ялагчаар мэдээж дахианы баг ялсан байгаа. Тэгээд тэр 3 болзоонд явах хэрэг аваад тод бол тэгжсэн. Би ерөөсөө болзоонд явна гэж бодоогүй гэжсэн. Гэхдээ ямар нэгэн тэмцэн болоод ямар нэг юм ходсон юм чинь мэдээж болзоол байгаа гэж би бодсон шүү дээ. Тэ тэнгүүд чи тодыг тэр үед ингээд албаар ингээд мэдэн бодлаад байна гэж бодсон уу эсвэл үнэхээр тод болзоонд явах үгүйгээ мэдээгүй тэгээд гинт ингээд за тод хүнээ сонгороо гэдгсэн чинь ингээд балмагцсан гэдэг. Зүгээр л би дотроо зүгээр 100% мэдчихсэн гэж бодсон. Ус энэ оролцогч нар чинь нөгөө камер дээр ингээд нэг амир манарцсан ингээл маанах тавьж байгаа юм шиг ингээд харагдуулаад байгаа байхгүй өөрөө албаар. Тэгвэл тод яг үндэ ингээд дотроо айл хэдийн ингээд харцсан байгаа шүү дээ. Тэгээ би энэ дээр ингээд сенс ингээд голтны эргэлтнэ гээд аль хэдийн төлөвлөсөн ингээд төлөвлөгөөний дагуу бүх юм нь яваад байгаа байхгүй. Цэгээд ингээд захиа өгөөд ингээд ас ингээд өөрлөг амар татчихж байгаа. Тэнгүүтээ цаашаа ингээд болзоонд явахдаа тэр цэцүүлэг сонгодог нь сайн авчиртай л байгаа байхгүй. Яг тэгвэл охтууд ингээд нөө цэцүүлээд ингээд суугаал янз бүрийн яриа хөдөлгөөнгууд охтуудаа жоохон дарах гээд цэцүүлэг нь шууд аваа авчихсан байхгүй гэж зүгээр ойлгосон. Би болохоор бас тодыг айгүй тоглоом тоглож ийн гэж бодсон. Зүгээр залуучуудаа эргүүлээл гэж бодсон тод тий. Тэгээ зүгээр ингээд голд нь ингээд нэг би яг яахаа мэдэхгүй байна гэл би хэний сонгох мэдэхгүй толгоо эргээд байна гэл нэг худлаа нэг тэнтэг нэг тактик ашиглаад ширээний муурны нэг гаргаж байгаа л тий. Гэхдээ яг үндэ ингээд тий ингээд бүх ингээд зүйлийг ингээд аль хэдийн ингээд харцсан. Ингээд утсан хөвгөлтөнүүд ингээд болгоод авцсан. Тэгээ бас тодыг бас өөрийгөө айгүй мэдэрч байгаа хэл гэж бодоо. Яг бүх залуучууд тод дуртай байгаа. Тийм болохоор тод өөрөө ингээд илүү юм яриад илүү үйлдэл хийгээд байх шаардлагагүй байгаа. Тий. Тийм болохоор ч тэр 3 захиа авсан баг. Тэгээд тэр цэдүүлээ төгсөн хоёрын дунд очиж зогсдог нь бол бас амар эргэлзүүлсэн. Хэнийг сонгох юм бол гэл хөөхий тэрэн дээр бүр төгсөө бүр ингээд шууд нүдэн дээр нь сэлсэн тий. Төгсөө зүгээр ингээд ураг шиг алхаа наацж байгаа байхгүй юу? Бидэнгүүт нь ёо shit л гэж бодсон. Хөөхий тий явлаа да гэсэн чинь шууд тод ингэж эргэж хараал. Гэтэ тэр үед дараа нөгөө болзоон дээр ирсэн шүү дээ. Цэдүүлээ шууд ингээд гараа өгцөн гээд тэнгууд тод ингээд гарын бариад явцсан гэсэн. Тэр болохос айгу зөвүүл заяа. Тод албаар ингээд тэр хоёрын дунд очиод хин төрүүлж яах нь мах нь гэж бас бодсон байж магадгүй те. Тэрнтэй л явчих гэж бодсон баг. Тэгэл зөрөгтөд нь явъя гээд. Харин тийм. Тэнгүү цэдүүлээ гинт ингээд гараа төрүүлээд өгсөн. Цэдүүлээ болзоон дээр бас тэгээдсэн шүү дээ. Би сонгоцсон уу яач юу уулын чийл сонгож ирэх хэвээр гэдэг те.
Мичи мэдээж хонгорыг сонгосон баа. Тэгээд уулья хасааг сонгосон. Тэгээд энэ болзоо айгүй 3 уур болзоо байсан. Мичи хонгор хоёрыг бол айгүй гоё яг хувь хүн дээр төвлөрсөн, хувь хүнээ таних гэж болцсон. Тэ айгүй гоё яриа, гоё орчинд байсан. Тод цэдүүлээ хоёр бол нэг сонир мэдгүй. Найзууд хоорондоо юм яриад зүгээр гоё хайфан л байгаа юм шиг харагдсан. Мэдээлэл солилцол. Цэдүүлээ бүр амар их юм асуугаад байсан. Чи хин захиа бицэн танаа өрөөнийх нь хідүүлээ юу юм гэж. Тэгээ өөрөө ч гэсэн гайхаад их шүү. Чи яг ингээд намайг сонгоё гэж сонгосон юм уу үгүй мүү гэж өөрөө гайхаад. Тий. Тэгээд тод бол албаар тэгээд байгаа юм зү. Ингээ шудахан байвал уйтгартай шин уйтгартай шин тий. Гоё ингээд ойлгомжгүй байвал бас гоё шин гэж байгаа. Тэгэхээр тэр хоёр бол тод өөрөө ч гэсэн хэлсэн. Цэдүүлээ бол гоё залуу. Гэхдээ цаашдаа үерхлийн хувьд бол мэдгүй байна гэж шууд хэлсэн шүү дээ. Шууд хэлсэн. Гэхдээ тэр явандаа юу болох юм мэдгүй л дээ. Тий, явандаас цэдүүлээ тодыг яаж эргүүлэхийг мэдгүй. Тий. За, уулын хасаа хоёрыг заяа. Уул нь уулын айгүй хөөрхөн байсан. Айгүй excited. Гой хөөрхөн хасаа яаж очсон тий. Тэгээд болзон дээрээ уулаас асууж байгаа шүү дээ. Чи намайг сонгоно гэж бодсон уу? Чи захиагаа авсан уу гэж юм асууж хасаа ингээл ямарсан. Пэдигэл. Би чамаа захиа битсэн гэж бодоогүй шүү дээ. Чи битсэн юм уу? Нациг шүлгэлжсэн байж шүү дээ. Нациг шүлгэлсэнгүй энэ тэр чиг. Йоо тэр тэгтээ бүр уулаа зүгээр л цэвэрд оромжилсан заяа. Би яагаад гэвэл яагаад чамаас ирээгүй гэсэн чинь тийм онцгой юм байхгүй ч биш. Бүгсүн. Уг нь эрэгтэйчүүдийг ярьж байхдаа бол уулаагаас ирсэн гэдгийг мэдчихсэн гэж хэлсэн шүү дээ. Хэлсэн аль хэзээ мэдсэн байсан тийм. Яагаад бол 3 анхаарлын тэмдэг тэгээд бит хоёр тэр өдөр болцохдоо тийм байсан ярьчаад уулаагийн өдөөс харснаа би шаа бичсний мэдээгүй. Онцгой байгаагүй. Сэтгэл гаргах хүндээ би гаргадаг шүү гэдэг аа. Тийм тэгснээ бас ингэ хэлчихэж байгаа хөө одоо би чамаа ингээд өөр залуутай яваасаа гэж хүсчихсэн гэдэг. Тийм тэгэхээр л буруутчихсан. Харин тэнгуү чи ингээд эмэгтэй хүн бол яг хөө тэр нэг үдлийн хасааг өнгөөлөх юм хэлий гэвэл заяа. Магадгүй энэ чинь нэг шоу гэдэг утгаараа ингээ өөр залуучуудаас ингээ зөвхөн ингээ хасаал ингээ хасаа гэсээр дуусахгүйгээр нэг өөр эрэгтэйчүүдээс ингээ яриасаа гэдэг ингээ өсгсөн байж болно шүү дээ. Гэхдээ би уг нь анх тэгж бодож байсан байхгүй хасаа зөв ярьж байна. Одоо ингээ зөвхөн одоо өөрийг нэгээд тахгүйгээр бас өөр залуучуудад ярилцж үзээд тэгээ хамгийн сүүлд нь ингээ шийдвэрээ гаргаасаа гэдэг зөв бодож байна гэдгсэн чинь жоохон пэдэлцээд эхэлсэн байхгүй. Чи би чамаа гэдэг мэдээгүй шүү дээ. Чи айгуу сонио юу нациг гой шүлгэж мүлгэж миний левел хүрсэн гүн тэр гэж байгаа. Харин тий. Тэгээд жоохон сонио юм яриа. Тий яг тэр өөр залуучуудаа яв гэдэг нь бол яг болно л доо. Гэтэ би дандаа тэр эмхтэй хүмүүсээс сонсдог байхгүй юу. Одоо инфернотой харьцуулбал инфернодоо дандаа октод тэгдэг тий. Тэнгүүд хасаа тэгээ хэлж байгаа надад аюу сонь санагдсан. Хасаа бараг инферногийн орчуулгыг хэцүү санагдаад заяа. Тэгээд дараа нь болохоор уулааг нэг сонь доош нь хийсэн юм шиг нүд хэлээд. Тэнгүүд уулаагийн царай бүр шал өөр болчихсон. Тийм шууд шал өөр болчихсон. Биений хилэмжнээс өөр болоод тэг уулаа шууд хэлж байгаа хгүй. Би ихтэй чамд өөрийгөө 100% сайн гэж хэлээгүй штэ. Гэт шууд шударгаар хэлчихэж байгаа хгүй. Тэгсэн мөртлөө ингээд хасаа ингээд уусаа тим юм сонсчих юм бол хичнээн таалагдчихсан ч гэсэн таалагдахгүй байна л гэж шууд хэлнэ шүү дээ тийм ээ. Надад л аим би л уулаагийн оронд байсан. Уулаа бол тэрийг аюу гоё дипломатгаар авч авсан тэр болоо. Одоо тэр хоёр ингээ байгаа байдал ингээ ярилцааг ингээ сонссон гаднаас ингээ сонсож байгаа юмд бол уулын амир араас нь гүйж байгаа юм шиг болгоод ярьчихж байгаа байхгүй тахсаа. Чи ингээ хит ингээ араас ингээ баг ингээ өөдөөс араас гүйсээ гэхдээ ингээ хангалттай бүр гүйхгүй байх гэж баг утгаар ингээ яриад байгаа байхгүй тийм. Тэгээ уулаа ч гэсэн болгоомжлж байгаа зүг байхгүй. Яг л олон нийттэй хата хасаас айгүй тийм сэтг нүднүүдтэй ирэмдэг гэлтэй октод ч гэсэн оронд ярьж байгаа шүү дээ. Тэнгүүд уулаас тэрийг ингээд хасаа нэр үнэхээр надтай ингээд сайн болов эсвэл бусад октод шиг ингээд сэтгэн тэгшээ зүгээр сэтгнээд байгаа юм болов уу гэл хідээ юм асуусан чинь бүр ингээд хамраас өгөх. Би 2 захиа авсан. Хийж асуугаа багч. Тэгээ тэрийг бол хин тамаатай нэр хідэн захиа авсан. 2 захиа авсан. Тэрийг уулаа асуухгүй. Sorry. Кикш sorry. Нэр дадаа тэр болцон дээр хасаа үнэхээр таалагдаагүй. Тэгснээс тэгээд байгаа шүү. Тодоо над руу битсэн байж магадгүй. Золоо над руу битсэн мэй. Ёо өөрийн тоохгүй хотуудын бүрээдсэн тий. Тэгсэн чинь Даяна уулаа явуулсан байхгүй юу? Юу үндэ.
тэрнээс өмнө аягүй гурван тэр гурван ингээ болцоотой авчиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээ төгсөө цэгийн хоёр ингээ гайхаад юу болчих гэсэн. Тэр хоёрын яриа нэг өөр дээ. Хойлоо вайн уухгүй ч. Төгсөө ингээ ямар ч холбоог нэг баг ингээд гэжсэн хоёул ер нь вайн уух. Бүр дали орж ирээд тий. Тэр хоёрыг өөрхөн байсан. Тэгсэн цэгийн өө явж онтыг. Цэгийг гэхдээ аягүй зүг ингээд бас ингээд өөртөө амар оптимистик хараад байгаа байхгүй тийм. Эмэгтэй хүн чинь ингээд шууд үлд гараад чадахгүй шүү дээ. Яг үндэ чип төр таалагдж байгаа гэл. Тэр магадгүй бас ортоод жиж магадгүй. Тийм. Ер нь зөв байсан. Цэг аягүй зөв харсан байх шүү дээ. Зөв харсан баг тийм. Цадчихсан ингээд бас юм үдч харцаа. Тийм. Бас нэг ахын үг хэлээд авсан төгсөө. Хороо тайлцсан юм шиг. Тийм. Тэгсэн чинь ингээд төгсөө бүр ингээд шок орцсон. Тод сая надтай явахгүй байсан багтаа гэсэн чинь миний дөө байж ийд гэдэг шиг гэсэн тийм. Тэр айгүй өсхөөрхөн. Тэгээд цэг бол камерны өмнө байхдаа айгүй бие бариад хичээд идэв санагдсан. Тэгээд нөгөө нууц камерууд дээр ингээд цэгийг сонсохоор айгүй хөөрхөн ярьдаг. Тийм ингээд өөрийнхөө байхлаар амар фаник аяах хэрэгтэй нийттэй юм ярьдаг энэ дээр. Амар юм мэдэрдэг. Тэгээ ингээд цаанаас даалгавар өгчөнгүүд ингээд амар робот шиг болоод. Одоо ингээд гэж байна. Тэгээд бит хоёр крашн штэ гэх юм. Тийм. Тэгээд тэр болцоонд явцсан байгаараас өрөөний хов бадалт болсон. Тэгвэл 3 болцоонд явгийн эмхтэй. Төгсөө дунд нь ингээ вайн ирсэн суужсэн бодвол цэгийн унтчихсан лээсэн баг тий. Тэгээд сөө юу гэлээ та нар хэн хамгийн худ хүн байна гэж бодож гэлсэн. Мэдээл авчих гал тий охтуудаас. Гэтэ охтууд бол тэгж амархан өгөхгүй. Шууд бас хэлэхгүй. Төгсөө бас тий ямар нэм тагнуул юм явдчих магадгүй гэж бодоод төгсөө ингэж байгаа заяа. Одоо ингэж тэгж асууж байна гэдэг чинь хэдүүлээ энэ арт үлдсэн юм чинь биеийг хамгаалах хэрэгтэй гэж тэр утгаараа асууж байгаа байхгүй. Та хэд ингэж ерөөхдөө ингэ тандалт аваад байна шүү дээ. Ерөөхдөө нэг ингэ хэдүүлээ нийлж агаад нэг дургу агуу нэг хасъя гэдэг утгаараа асууж байгаа байхгүй. Та хэд бид хэрвээ ингэ бид эдийн дунд ингэ худлаа байгаа гэж санагдж байгаа нэг хүн ингэ ижил хүн байх юм бол хэдүүлээ нийлж агаад хасъя гэсэн санааг өгж байгаа байхгүй. Тэнгүүд амраа нөөцтүүлээ захиа өгөх болохоор шууд нөөцтүүлээгээ шууд муулаад эхэлж байгаа байхгүй. Худлаа байгаа энэ төр гэж мэл өөрөө захиа өгсөн юм нэ. Тэгээд тэр хүмүүс өмнө ярьчихна гэдэг чинь би өөрийнхөө дараагийн асалтан дээр цэтуулагийн нэрийг өгнө гэдэг ингээд жоохон хин төгсөж байгаа байхгүй. Байхгүй агуурнаас хор утгах гэдэг шүү дээ. Төгсөөч юм те. Төгсөөч бас цаанаас ингээ айгу бас өвдөрөл юу нэ амар зөвүүн бодсон байгаа байхгүй тийм юмнуудаа тийм. Зүгээр одоо энэ удаад нийлж байгаа эмхтэйг асч магадгүй. Магадгүй яг эмхтэй их байгаа тийм. Эмхтэй их байгаа даа шүү дээ. Одоо тэгээ нэг шинэ эрэгтэй оруулж ирээд тэгээд хасах үйл явц явах байх. Тэнгүүт эмхтэй хүн л хасагдах байх гэж бодогдоод байгаа. Яагаад бид гэж бодно гэвэл эрэгтэйчүүд нь хоорондоо яриад хувилддаг юм байна тий. Энэ чи ерөөд хасах нөө захиа бичих мичих тиймнийхээ өмнө хоорондоо яриа хийдэг байгаа байхгүй тий. Эрэгтэйчүүд хоорондоо чинь ингэж ярьж байгаа таалагдахгүй хэд хэдүүл бүгдээр нь чинь таалагдахгүйгаа эмхтэй байна уу гэдэг ч юм уу тий яриа үзэнгүүтэй. Тэгвэл тэрийг хасчих гэдэг чинь. Тэр энэ удаад эмхтэй хүн асуудаж магадгүй гэж бас бодож байна. Тэгээ оройн тойрог болоод гой хүүхэд насныхаа талаар гой дурсамжууд яриа. Юм ярьж исэн чинь мока орж ирээд. Тэгээ мока орж ирээд сoo амраа хоёрт тийм үгүй гэсэн юу бариулсан. Үгүй л гэдгийгсэн шүү дээ. Тэр хоёр мэдээж орохгүй уусаа амраа төгсөө сонгохгүй. Ми чи мэдээж тэр өдрийн нөгөө нэг тэрэн дээр суух тэмцээний ялагч болсон болохоор хос авах ирэх болсон. Тэгээд мэдээж хонгорыг авсан. Тэгээд тэр хоёр нууц өрөөнд орсон. Их л юм яриад ах шиг байсан. Ер нь тэр хоёр аяг ярих юмтай айгүй тийм ер нь тохироход л харагдсан. Тэр ингээд мичигийн нэг хэлсэн амар юм заяа. Би ингээд энд авсан стрессээ тийш гаргадаг гэдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр би амар жүжигчээ ингэж өөрийгөө хэлээд байгаа байхгүй юу. Нэг бодлоо. Энэ тоглоомыг бол ерөөдөө өөрийгөө амар тоглож чадна гэдэг ингээд илэрхийлээд байгаа санагдсан. Тэр хоёр ингээд амар санаа ярьж иж магадгүй хоорондоо. Ерөөдөө явандаа яах вэ гэдэг. Юу бас байнга тийм гэж үйс. Үгүй зүгээр ерөөдөө тийм над сэтгэл төрсөн байхгүй юу. Уулын хасаад иржсэн чи тэгэл хэлсэн юм. Үгүй яах вэ тэгэл одоо ч тэгэл тэр хоёр худлаа ингээд нэг хэсэгтээ би биэндээ дургу гэж буцаал нийлж шít. Магадгүй тийм. Шууд нэг ихнээсээ ингээд нийлэл явчихсан бол сонирхолгүй гэдэг. Дараг хоорондоо яргуудаа хоёлоо нэг хэсэг жоохон ингээ хөндөй байж байгаа буцаж нийл юм билий гэдэг ч юм. Мэдгүй нэг тийм байж магадгүй. Гэхдээ мичигийн тэр нөө ярьж байгаа нэр бол хэл санагдсан. Надад тэгтээ тэр нь айгу сайн тал юм санагдсан. Зарим хүмүүс чи ингээл амар ингээл стресстэй иржсэн хажуу тухайг хүндээ стресс үүдэх хэрэг айгу муухай байдаг. Тэгэхээр тийм зан чанартай бас эмхтэн хүн байна гэдэг чи сайн байгаа байхгүй. Бас нэг бодлоо тийм байна тийм яалч үү. Би зүгээр одоо бүр ингээд нэг тоглоомд орцсон. Чи бүр тоглоом л ухаа. Энэ яг юу бодож байгаа бол энэ ингээд юу төлөвлөөд энэ яагаад ингэж юм гэж би бүр ингээд
амар ингээ үнзгээ бодоод байна. Чи бүр Squid Game-ээр орцсон. Харин би бүр ингээд энэ ингэчлээ дээ. Одоо энэ ингэчих байх таа гэх ингээд муу санаас сууж. Би тэгж өөзөө гаднаас үзсэн. Энэ яаж байгаа энэ тэгж байгаа гэх. Тэгээ цааш юу болсныг харуулаагүй. Би чинь бараг 4 үе мөчний массаж хийж өгөө. Бүтэн биеийн массаж хийж өгөөс. Бүтэн биеийн массаж хийж өгөө. Тэр нөө панелист нэг Малинка дэгээс тийм нууц зөрөнд юу ч болж болтой юм байлаа гэдэг. Тэгэхээр тий нэг бас нэг ганц хоёр яриа сонслох тий. Production team-ээс ерөөдөө нэг гэдэг юм болсон гэдэг яриа. Эсвэл нөгөө нэг тэдний үзэж явах явцад тэд нар бас нөгөө нэг янз бүрийн реакшн гаргаад тэрийг зүгээр хассан ч гэж байна. Багаад үү. Биднэрт үзүүлэхтэй тий. Тэгээ маргааш өглөө нь Мичи хонгороо яаж гарч ирэх вэ гэдэг нь бас аюу сонирхолтой. Ямар реакшнтай гарч ирэх вэ бас аюу сонирхолтой байна. За тэгээд чи хин насагдна гэж бодож байгаа октоудаас. Тэр октоудаас хасагдана. Эрэгтэйчүүд бол зоолтой хоорондоо ярина. За ингээд хідүүлээ бол ингээд би нэгэ ингээд авч үлдэх шүү дууслаг ярьсан байгаа. Эмэгтэйчүүд бол тэгж бодохгүй байгаа. Эмэгтэйчүүд айлуулах нэг хасчил гэж бодож байгаа. Тэр нь болохоор за магадгүй Даяна л. Даяна юу? Надад ч гэсэн Даяна ээж магадгүй Даяна одоо хүртэл хин нэгэнтэй холбоо үүсгээгүй. Золооч байж магадгүй золоо хинтэй ч холбоо үүсгээгүй. Золоо жоох ингээд өөрийгөө бариад байгаа юм санагдсан. Өөртөө жоох ойртуулах дурггүй байгаа. Ер нь тийм төрлийн хүн байлээ. Тэг ерөөдөө ингээд нэг тийм нөгөө иддэг нэг амар дундаа орцдохгүй байгаа юм санагдсан. Тий угаасаа хувь хүн тийм юм шиг байсан. Өөр ярьж ирсэн шүү дээ. Би ингээ хонгороод жоохон талтай байсан мөртлөө ингээд Мичи тэрээрийг харахаар би ингээд найзтай ингээ зүгээр хонгороо зай тавиад өгчий гэдэг байгаа байхгүй. Тэгмээ тэгснэ ингээд амраа чи юу яриад байгаа юм бэ? Хэдүүлээ 3 хоног л найзалж штэ ямар 6 жил найзалсан биш та. Наад чи хамаагүй чинь тэмцээ ингээд нэг хов бацалтын өрөөд яваа. Тэрнээрээс нэг тийм яриа явчихсан. Тий тэгээд золоод гэсэн нэрээ тийм ч юм уу нэрээ бас боддог ч юм уу. Гэхдээ нөгөө хувь хүний тийм зан чанартай болгоод хизээж тэгж чаддаг байхгүй юу. Тийм болгоо надад зоологийн тэр юу айгу таалагдсан. Гэхдээ тэр чинь нөгөө шоу өсөлдөөн тэмцээн болохоор сонгоо тэр зангаа жоохон хоош тавих хэрэгтэй байгаа. Энэ удаа. Золоо юу? Тийм золоо. Золоо хонгороо гэдэг. Тийм болохоор би зоолог одоо жоохон тийм тоглоосоо гэж бодчих. Тэгвэл зүгээр мэдхгүй нэг л асагдсан. Яг ч гэсэн шинэ хүн орж ирээд тэгээд хасалт явагдаж магадгүй. Эсвэл бол нэгийг хасаад тэгээд шинээр хоёр хүн орж ирж магадгүй. Нэг залуу орж ирээд бүр ингэ самбраас. Тийм ингээд нэг бүр ингээд тий тасарсан залуу орж ирээд бүр ингээд бүгднийг ингээд 180 градус эргүүлээ тий. Харин тийм. За нэг тиймэрхүү юм. Гандар ч гэсэн хэнийг хасах бол гэж бодож байна. Тийм хасаа гэдээсээ хаана энэ хасаач өстө болоо юм. За бай бай. Баярлалаа.